Тэгэхээр Монгол улсын хурлаас 2024 онд Монгол улсын бүссэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. 2050 он хүртэл хэрэгжүүлэх. Тэгэхээр Монгол улс нутаг дэвсгэр орон зайн зохион байгуулалтууд эдийн засгийн дулаан бүстэй болсон. Улаанбаатар хотыг хараа тийм ээ. Тэгэхээр энэ бүссэн хөгжлийн үндсэн концепц нь өөрөө бүс орон нутгийн дэвшинд хүн ам аятаа таатай ажиллаж хөдөлмөрлөх суур нөхцөлийг бүрдүүлэхэд зориулж байгаа юм тийм ээ. За тэгэхээр Монгол улсын баруун бүс нутагт Говьолтой аймаг маань орж 5 аймаг орж ирж байгаа. Тэгэхээр аймагуд маань бүссэн хөгжлийн үзэл баримтлал нийцүүлж өөрийнхөө дунд хугацааны стратеги боловсруулах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа юм тийм. Үүний нэг нь бол одоо баруун аймагудаас Говьолтой аймаг, Ховд аймаг явж байна л да. За Говьолтой аймгийн хувьд нутаг дэвсгэр орон зайн зохион байгуулалтын хувьд одоо бүссэн хөгжлийн үзэл баримтлалаа нийцүүлж одоо асуудал бол авч ирэл зөвнүүд хөрөнгө оруулалтын чуулгана хийж ин л. Тэгэхээр би энэ дээр нэг хоёр зүйлийг онцлж хэлмээр байгаа. За тээвэр дид үтцийн хувьд хойноос арц суурь бомбоор орж ирээд за улаастай Алтай сумаар Алтай хотоор дайраад урагшаага шивэ хөрөн бомбоор гарч байгаа босоодын гэлгийн баруун босоодын гэлгийн төмөр зам явж байгаа. За энэ төмөр зам нь салаалаад баруун дэшээ ховдын дайрыг булган бомб руу гараа явж байгаа гэсэн үг тийм ээ. За энэ болохоор өөрөө нэг том хүчин зүйл болж байгаа. За хоёр дахь нь болохоор мөн арц суурь бомбтоос урагшаага Говьолтой нутгаар дайраад шивэ хөрөн бомб руу гараа явж байгаа. Цаашаа Хятадын Гансү мужийн Ланжуу хотод очиж холболт хийх өндөр хурдны авцсан бас явах юм. За ингэ хос тэглэх гэсэн үг тийм ээ. За тэгээ Говьолтойгоос Бургастай бомб руу автцсан бас уршаа гарах юм. За тэгэхээр энэ автцсан төмөр зам бол өөрөө ямар нэгэн хотоос хотын хоорондох замын тухай ойлголт биш. Эдийн засгийн юм уу нүүрсний зорилттой замын тухай ойлголт биш. Энэ замууд болохоор тээврийн дид үтсийн босоо болон хэвтээ тэнхлэхийн тухай ойлголт байна. За тэгэхээр тээврийн дид үтсийн босоо хэвтээ тэнхлэх гэдэг бол бүс нутгийн төвшөнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт импортыг нэмэгдүүлэх, за мөн бүс нутгийн төвшөнд гадаад болон хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг татах суур дид үтсийн асуудал. Тэгэхээр Говьолтой аймаг ерөнхийдөө босоо болон хэвтээ тэнхлэгээр авч үзсэн бол авто замын хувьд 4 гарцтай гэж харагдаж байгаа тийм ээ. Төлөвлөлтөөр бол одоогийн байдлаар за эхнийх нь бол ингээд хоошоо арц суурь бомбоос хоошоо Красноярск хот руу тэгээ Транссибирийн төмөр замтай холболт үүснэ. За урагшаага бол шивэ хөрөн бомбоор гараад Хятадын торгоны зам Гансү мужийн Ланжуу хотод очиж холболт үүсгэх. За ийшээгээ болохоор Бургастай бомбоор гараад Хамын хотоор цаашаа дамжаад одоо Өрөмч хот руу очиж холболт үүсгэх. За мөн Ховдоор дайраад Цагаанур бомбоор гараад Алтай хэсэг за тэгээд цаашаага Новосибирск хот холболт. Ингээд 4 холболт байгаа. За тийш мэдээж ийшээ зүүн тал руугаа бол Улаанбаатар хот руу өгдөг юм байна тийм. Тэгэхээр энэ тээврийн дид үтсийн босоо хэвтээ тэнхлэх газар зүүн байршил за тэгээд суур дид үтс чинь өөрөө гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах суур нөхцөл байдаг. Хэрвээ ийм авцам төмөр зам байхгүй байхад тэн дээр бол ямар нэгэн хөрөнгө оруулалт татах эсвэл ямар нэгэн хувийн хвшил тизүү хийхэд тизүү нь ашигтай гардаггүй. Тэгэхээр ашигтай гарах суур үндэс хүн ам доктортой байхтай хөрөнгө оруулалтыг татах суур нөхцөл бол тээврийн дид үтс, хатуу дид үтс гэсэн үг тийм ээ. Тэгээ хатуу дид үтс дотор төмөр зам, авц зам, тээвэр логистик, эрчим хүч гэсэн зүйлүүдийг авч үздэг байхгүй. Тэгэхээр бүссэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүс нутагт эрчим хүч, тээвэр логистик, авц зам гэдгийг бүгдийг нь шийдвэрлэсэн гэсэн үг. Тэгэхээр энэ хүрээнд бол Говьолтой аймаг баруун бүсийн хөгжилд өөрийнхөө оролцоог тодорхойлоод тэгээ цаашдаа одоо холбогдох одоо баруун бүсийн бусад аймагтай ямар одоо уялдаа холбоотойгоор хөгжиж болох юм. Өөрийнхөө газар зүүн байршил нөөц боломжтой тулгуурлаад ямар үйлдвэрлэлүүдийг хөгжиж болох гэдэг асуудлыг одоо гаргаж тавих нэг чухал байгаа. Тэр хүрээнд бол өнөөдөр энэ явагдаж байгаа хөрөнгө оруулалтын чуулган бол явж байна л гэж харж байна. Ач холбогдолтой болж байна л гэж.